радиогийн өглөөний хөтөлбөр сонсогч танд үргэлжлэн хүрсээрэн. Тэгэхээр бидний сонсож байгаа нөхөрлийн дуу гэсэн уран бүтээлийн аялгауг нь бичсэн уран бүтээлчийг бид студид урьж энэ өглөөний зочин болгож сонсогч таатантэйгээ уулзаж байна. Өглөөний минь түргий сайхан амарцгаа та. За өглөөний минь сайхан амарцгаасан уу? Сайхан амтаа. Өглөөний минь түргий баярлалаа. Өглөө эртлэн манай студид зочтой ирж манай сонсогчтой уулзж байгаа Солийн зүгний ажилтан баасан дэрчдээ маш их баярлалаа. Тэгээд энэ 7 хоногт Монголын радиогийн өглөөний хөтөлбөрөөс хамт нөхөрлийн 7 хоног болгоод найзуудаа дурсаж, найзуудаа мэдчилгээ хэлгээд сайхан дурсамжуудаа иргэн ярьж ингэж одоо өнгөрүүлэх юм. Тэгээ өнөөдөр 2 дахь өдөр нь болж байна. Тэгээд өнөөдөр бид дандаа найз нөхдөд холбоотой сайхан уран бүтээлүүдийг сонсож байна. Тэгээ таны энэ нөхөрлийн дунд дуртай маш олон найзууд байдаг. Каракод орохоор энэ дууг заавал дуулж иж гардаг найзууд бас их олон байдаг гэж би сонссон. Тэгээд энэ дууг анх бүтээж исэн түүхээс хуваалцаад яриагаа эхлэе хэдүүлээ. Энэ дууны шүлгийг яруу нарагч Эренчин зүгдрийн Баяр сайхан найз минь бичсэн. Өчтөө 2010-ад он зохиогдсон дуу хаа. За тэгээд хийчээд одоо Монгол улсын гавь жүжигчин Луслын Болдбаатар, гавь жүжигчин Төмөрийн Буцаахан, соёлын дэргэний ажилтан Лодон Банзарагч бид дөрвчин соёл урлагийн сургуулийн дуулаач нэг анги оюутнууд. Тэгээ шүлгийг уншаад үзсэн их сайхан шүлэг. Тэгэхээр азар олдсон нөхөрлөлөө хамгийн гол тэр надад их сонин сонсогдсон л доо. Тэгээ нөхөрлөл заавал яагаад азар олддгийг ямар учиртай би сайн ойлгохгүй байна гэд нөгөө шүлэг өгсөн яруу найрагч та хэлсэн чинь энэ бол азар олддог юм аа. Тэрнээс одоо ингээл төрөхтэй нэг нөхөртэй ингээл найз төрчихгүй шүү дээ тийм. Нөхөрлөл бол хамгийн сайн сайхан тэр хүний жаргахт нь зовхот нь анд найзууд бол хамт байж тийм хүмүүс байх хэвээр. Тэр яг тэр цагт хамт байж чаддаг хүмүүс бол чамд азар хүрч ирсэн байдаг юм. Би тэгж ойлгох юм а гэж найрагч манд хэлсэн л дээ. Тэгээд нэр бодоод үзэхнээ нэр бас тийм да. За тэгээд аялгау хийчээд Бацаахан Болдбаатар Банзарагч бид дөрөв эхэлж дуулсан. Тэгсэн. Тийм. Бид дөрөв дуулаад бөөр тэрэлж рүү яваад нэг клип энтер хийлгээд тэгээ ганц нэг цацсан юм а тэгсэн чинь ерөөсөө хүмүүс хүрээгүй. Бид дөрөв дууснаар юусан монголчууд таалж хүлээж аваагүй. Тэгээд за яг одоо ийм л тавилантай юм байлгүй. Бас уран бүтээлчин ер нь тэгээд бас нэг шүлэг аялгау дуучин энэ гурав яг 3 биенээ зөв болсон тохиолдолд бас нэг олонний хүртэл болох олон таашаагдах нэг тийм тохироо байх шиг байдаг. Энэ л болоогүй юм байлгүй дээ гэж бодоод тэгсгээд би орхицсон. За тэгээд явж байтал бас миний нэг UB Past чинь хэдөөний тоглолтод лээ. Одоогоос 7-8 жилийн өмнө шүү. 7 жилийн өмнө. 2014 оны тоглолт хаа тийм үү? Тийм баха. Яг тэр үед нэг тоглолтын дээр Pals тоглолт хийх гээд бэлтгэл ажил орцсон явж байсан чинь болд дуу ярьдгээ. Васкаха таны энэ дууг чинь би гэрэлжлөө найдан дээр чин баяр бид дөрөв дуулчих та нэг зөвшөөрлийг өгөөч. Тэгээ би одоо яах вэ? Бас жаахан тэр үедээ жаахан хэрэгэлцээ тэгсэн чинь нөгөө болдчихл ханаалтч шүү. Заахаас та бид дөрөв ингээл дуулаад таны тоглолтод ч дуулаад та тоглолтод чинь сюрприз барайл гээл. Нэрэн гоё ч юм уу за тэгээд ахын дүүнэр дуулаад. Тэгэл тэр дөрөв дуулаад юусоо нөх удаагүй шүү дээ. Чинь их маш амархан бүтсэн. Дуулаад бас дүрс хийлгээл. Тэгэл тэр дөрвийн дүрс дууснаар гэсэн 7 хоногийн дотор Монголын ард түмэнд ингээд хөрцөн. Тэгээд тэр дөрөвтэй бас баярлж авдаг. Хамгийн гол нь зүгээр шүлгийн утгаас нь бас сайхан юм те. Нөхөрлөл. Айлгуу гоётой, шүлэг үнэнтэй, сонсоход үнэхээр л гоё санагддаг. Тэгээд та яг энэ уран бүтээлд ая хийж суухдаа хамгийн дотны найзад олсож ирсэн үү? Танд ер нь яг ийм зүрхний анд гэж ирчүүд их яриад байдаг штэ. Зүрхний анд ер нь байгаа юу? Яаж тэр түүх бүтчихив? Би бол яг үнэ надад шавар байсалт. Айлгуус хохтон би нутгийнхаа унган багийнхаа хэдэн найзад л нүдэн харагдацсан. Би ч Баянгар аймгийн 3 болгосон юм хүн. Тэгээд тэнд өстой жихэн шороо одож өссөн унган багын хэдэн сайхан найзууд бид нар мал нүдэн харагдаад насан л та. Тэгээд тийм ч учраас юм уу аялгуус гайгүй гарсан юм шиг байна. За тэгэл наашаа оюутан боллоо. Улаанбаатар хотын иргэн боллоо орж ирэл олон сайхан найз нөхөдтэй танилцж байна. Найзаар дамжуулаад найзтай танилцаал. Одоо жишээ нь зөөлөн замбуулан дуу манатаас хогдоод 20 жил болчих. Энэ дууны шүлгийг хүчсэн соёлын гав сэтгүүлтэн яруу найрагч Мөнхтөр ахтай намайг яруу найрагч Бавуударч маань танилцуулж ирсэн.
Баавуудар жанд маань одоо бас л энэ дунд гардаг шиг юм сайхан нөхөрлийн ингээд чи одоо мөгтөрхтэй танилцсан ингээд хоёр хамтарч уран бүтээл хийгээл. Баавуудар намайг ингээд олон сайхан найрагчтай найзуудтай танилцуулаад уран бүтээл хийгээл яваад байсан. Тэгээ сүүлд нь бодож байсан хоёулаа ярьж суусан чинь бид тэр өөрсдийн хоорондын уран бүтээл байхгүй байдгийг. Баавуудар жил намайг надтай олон сайхан яруу нар танилцуулаад яваадсан. Хүүшээ шивтэр чи юм байж тээ гэд. Тэгж байгаад нэг аавын нутаг гэж дуу хийсэн. Энэ мэтчлэн ингээд анд найзууд чинь ингээд сайхан бие биендээ ингээд сайхан байдаг тий. Таны хувьд нөхөрлөлд тавьдаг цензуурч гэдэг юм уу? Одоо нэг юм шалгуурч гэдэг юм уу? Мэдээж маш олон нөхөр байна. Хүнд найз нөхөд илүүдэхгүй хэрэгтэй гэдэг. Гэхдээ одоо үед бол анх бол 100 найзтай байснаас 100 төгрөгтэй байснаас 100 найзтай бай гэдэг байсан бол одоо бол найзаа хар, найзаар минь намайг таньдаг, найзаа тань гэдэг байгаа. Хүн бүхэнтэй найзлахад бас хэцүү юм шиг юм цаг үе ирчээд байна л та. Би яг тэр юуг бодож явдаг юм аа. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэж. Танилтай бол талын чинэ гэж өгдөг шүү дээ. Би энийг л их бодож явдаг. Тэгээ одоо үед чи ерөнхийдөө бас нэг манай монгол хүний мөс чанар ерөнхийдөө бас нэг жаахан алдагтаад хэцүү байна. Нийгэмтэй хийж холбоотой байх тий. Тэгээ би зүгээр хүмүүстэй нөхөрлөختөө гол төлөв хамгийн гол нь дотоод сэтгэл рүү тэрийг танихыг хичээдэг л тий. Худлаа найз зөндөө биш шүү дээ. Худлаа ярьсан, хүний бүхс толоосон, улшгаасан тийм хэцүү нөхдүүд бол зөндөө л байна те. Тийм нөхдүүд бол тэгээд яг гоо тэгэл нэг цаг хугацааны явцад Шалгарандаа гэж шалгараад ингээд үлдэх нь үлдээд хоцордог тийм найзууд байна те. Хамгийн гол нь л ерөөсөө хүний сайхан найз бол одоо нэг жаргахад хамт байдаг, зовход хамт байдаг, бүхэл юм дээр хамт байдаг ийм л сайхан байх хэрэгтэй гэж боддог. Уул нь бол нөхрийн хэрэг бүтвэл өөрөө хэрэг бүтнэ гэж ярьдаг байсан бол одоо хэрэгэ бүтээх гэж нөхрөлдөг найзууд их олон болчихсон. Харин тийм ээ, яг тийм наадах чинь. Би өөр тийм хүмүүсийг харахаар бүр ингээд мэдрээд байдгүй та. Бүр ингээд дотор харцаагаад өөр хэлчмээр санагдаад байт. Гэхдээ би чинь тэгээд ер нь жоохон хүүхдөө цөөтэй тийм их даруухан хүн шүү дээ. Басгахын хувьд бол одоо сүүлийн 2 жилийн хугацаанд COVID-19-ийн халдвар гүг нилээдг одоо ингээд тарахад бас хөл хорионд ус даяараа байлаа. Тэгээд уран бүтээлийн хувьд одоо энэ 2 жилд та яг ямар шинэ уран бүтээлийг хийв? Бас мэдээж одоо хөл хориотой байсан учраас цөөх уран бүтээл гарсан уу яасан гэдэг дээр яриа. Ер нь уран бүтээл бол сайн хийсэн шүү. Зүгээр суусангүй. Онлайнаар нэгээд за яруу нарагчтай сүлгэн авч дуучтаа зориулаад гэх мэтчлээ. Өөрөө бол би яруу нарагч Дэмбэрэл гэж ахын шүлгээр ерөөлийн дуу гэж шинэ уран бүтээл хийсэн. Тэгээ сая сар шинийн үеэр бас нэг дүрсжүүлж бас цацсан л да. Өөр бас сайхан залуу уран бүтээлч дуучдад бас нэлээдгүй уран бүтээл хийж өгсөн. Сая нэг ковид үед бол ер нь зүгээр суугаагүй гэрээсээ сайн ажилласан шүү дээ тийм. Сайн ажилласан. Сайн төвлөрч чадсан. Юу гэдэг сайлаа зөхээр саванцх гэж өгөөд байна шүү дээ. Түүн шиг уран бүтээлүүд ингээ гайл айлгуугаан гээгээл нотлоод ингээ сайхан хадгалж яасан. Одоо тэгээд энэ цар тахал маань ер нь гайгүй сайхан илаарчиж Монгол уран маань бас энэ хөл хориогоо цуцалж сайхан боллоо шүү дээ. Тэгээд энэ 100% туслагдсны заал дөрөлт 100% болсон учраас энэ зөв явбал зөөлөн зам болон дууныхаа 22 жилийн миний зохиосон таны дуунууд нэртэй уран бүтээлийн тоглолтыг хийх гээд тэгээд бэлтгэл ажил эхэлсэн тэгэл явж байна да. Миний зохиосон таны дуунууд. Тийм. Гоё нэртэй тийм ээ. Нэр нь бол их гоё. За миний хувьд бол яг таны яг зохиосон дуу бол тэр нөгөө нэг хос шарг гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр бол одоо Монголын одоо энэ чуудын хувьд бол маш хайртай дууны манайхан ч одоо тэгэл ерөнхийдөө л морин дээр хос шарга гэж одоо явж идэг шүү дээ. Энэ дууны зохиогчсон бүтээсэн түүхийн талаар бас яриул. Энийг 2007 онд зохиосон. Шүлгийн бичсэн агван гэж манай нутгийн ах байдаг. Тэгээ нэг өдөр над руу уцтаад би нэг ийм шүлэг бичсэн. Энэ газар Тодмонлогийн Эрдэнэчлөө яаж Тодмонлоо байжхаа найр хийгээд тэгээ найранд нь очиод бэлэг бэлтгэсэн натаа нэг ийм хэдэн мөр бичээд очиод уншилсан чинь хүмүүс их таалагтаад байх шиг байна. Алга мулгаан ташаад баяр гээд. Сүйтэл одоо чи нэг сонирхоод үзнэ надад чи аяа орж болохоор юм байна уу гэд. Тэгээ шүлгээ явуулсан уншилсан чинь
Эрдэнэ чулууны унган шарга, эрсдэж хайлсан хайрын шарга гэж надад нүдэнд яг харагдаж байна. 2001 оны улсын баяр наадмыг би телевизээр үзээ сууж байхад хоёр шарга хоёулаа оролцож байсан. Дүү шарга нь шүтлэнд, ах шарга нь соёолонд оролдоод. Тэгээд уралдаж явж байгаад хадуураад, буцаж тойроод, буцаад уралдааныхаа замд ороход нь урдан зөндөө олонмор орцсон яваа штэ. Тэгт нь араас нь нэхэж гүйцэл бүр холдсгаад үргэлж ирсэн. Тэр яг дүр зургуудад харагдчихсан. Тэгээд тэр нь зайлвал бас нэлээд гэдгүүрүүлээ. Тэгээд хальцсан л та. Тэгээд яг тэр нүдэнд харагдтал. За энэ хэсэг бол ийм удаан байх юм байна. Тэгээд дараачаас нь бол ингээд дүү шаргануудаа сайхан хурдалж байна. Тэгээд жаахан ритмтэй ийм цоглох хөнгөн байх юм байна гэж. Аялгаа бол их хурдан төрсөн. Зохиолчод яруу найр шахруугаан хэлсэн ийм аялгаа зохиочлоо. Хинээр дуулуулмаар таны санал юу байна гэдгсэн чинь танаагийн банзарагч арчинд дуулуулчихвал яадаг гэж байна. Тэгээ би банзарагч руу яриад дуугаа уцаар сонсголоо. Оо сайхан дуу натаа чинь дуулаад яваас гэх банзаа тэгчээд. Тэгэж ярьсныхаа дараа би бодоод байсан чинь үгүй ерөөсөө өөрөө дуулчмаар санагдаад болдог. Тэгэхээр нь банзаараа өргөд утаслаа. Боллоо энэ гоё ерөөсөө би өөрөө дууллаа. Гэхдээ одоо тэг эцэн юм мэдээж иргэн усаа агчдаг шүү гэдэг одоо тэгээд чи өөрөө л мэддэг. Тэгээд би өөрөө агжууны хариулах хэлгээд дуулсан чинь сайхан Монголын ард түмэн сайхан хүлээж авсан л та. Тэгээ бас би нэг дуушнаа зөв болцсон юм лөө гэж бодож байгаа. Хэрвээ банзарагчаар дуулсан бол бас яагаад ч тэгэл бодож байдаг. Дагчундаа яг үгтэй. Тэгэхээр уран бүтээл ямар нэгэн зүйл цаг үеэ олох, яг эзнээ олох гэдэг бол маш одоо том тавилын байд юм шиг байгаа юм бас тийм ээ. Тэг яг нь. Ерөөсөө нэг тийм тавиланд байгаа. Одоо таны тоглолт яг хизээ байна. Энэ бас яг цаг үеэ амж гарч ирж байгаа. Одоо та өдрийн хизээгээ сонгосон байна. 3 сарын 2-нд эх 7 хоногийн 3 дахь өдөр UB Pulse болох юм. Дөгцөн биш тийм ээ. Тий, дөгцөн. Тэгээд уг нь би чи 2000 онд зохиосон 20 онд 20 жилийнх нь тэмдэглэх гээд бас бэлтгэл ажилдаа орцсон байтал хөлөөрөө гараад ингээд тэгээд хойшлсоор удал. Тэгээд 22 онд энэ он гараад ер нь цагаан сар өнгөрөөд энэ 20 цаар тавигдаж магадгүй юм байна гэд UB Pulse сар өдөр таарч хааж ирсэн чинь 3 сарын 2-нд таарлаа. Аваа. Тэгээд энэ чинь бас Мартин 8 яг өгцсөн байна. Тийм учраас бас эгчүүд ээжүүдтэйгээ баярлуулах бас сайхан боломж. Тэгээ миний энэ тоглолтод энэ бол би зөвхөн дууж хийж байгаа биш. Миний зохиосон аялгууд дуунуудыг манай дуучид ирж дуулах 30-аар нь дууч хийж оролцох. Тэгээ миний зохиосон нэг уран бүтээл хийж гиснээс хойш 300-400 орчим дууны аялгаа хийсэн юм л удаа барагцаагаар. За түүнээс шилж сонгож 25 шилдэг дуугаа оруулж байгаа. Энэ дуунуудыг бүгдээрээ Монголын ард түмэн бидний одоо түрүүнээс нөхөрлийн дуунаас ахуулаад тийм учраас энэ тоглолтод ирсэн үзэгчд бол ээжигээ хчигээ ханиа баярлуулахын зэрэгсээр бүгдээрээ ирж миний тоглолтыг эхнээс нь аваад дуусан тусал дагаж дуулсаар угаал. Ингэж дуусах юм тоглолт. Одоо яг шүтдэг хүмүүс жоохон харамсалтай биш үү? Нэг л өдөр гэхээр тэгээ шилэгдсэн 25 дуу нэг л өдөр гэхээр амжихгүй хүмүүс яана л гэж бодож байна. Тэгээ плед хаагур байгаа вэ? Өөр бас хөдөө орон нутгаас үзэх сонсохыг зорж байгаа хүмүүс тий яаж үзэх вэ? Тий одоо яг хөө тэгээд дахиад тоглох гэхээр UB Pulse-тай цаг болохгүй байхгүй болчиход байна л да. Яг араас нь ингээд Мартин 8 зориулагдсан тоглолтууд ингээд жагссан учраас дасалбар бол UB Pulse-ийн концертын юу касар зарагдаж байгаа итахан суудлууд байгаа. Бас гадуур утсаар юу захиалга аваад үнгөө хүргэлт явж байгаа. Тэгээ заримдаа өнөөдөр ойрын хэд хоног чинь төгжрлэхтэй бас заримд нь яг цаг хугацаанд наваачихгүй жаахан гоцрох юм бас тийм байна. Тэгээ амжуулаад яваад байгаа. Нэг 4 дугаар байгаа 9907 13 92 86 80 54 11 95 80 54 11 гэсэн ийм дугаарууд руу залгаад дасгалаа хаягаа гэлжгүүд өнгөө хөргүүлж байгаа тийм боломжтой. За бас дээр нь хөдөө орон нутгийн үзэгчдтэй зориулж малчин төмөндөө зориулж дидиш 900 сувгаар энэ 3 сарын 2-ны өдрийн тоглолтыг маань шууд дамжуулах юм. Шууд лайваар гэсэн шууд амьдаар дамжуулах. Тэгэхээр өдөөний малчд маань сайхан гэртээ тэр урд өдөр нэг чинь 10,000 төгрөгөөр цэнэглэх юм байлээ л те. Дидишээ. Юуны лайв 88 дугаар сувгаар бас дамжуулагдана.
Тэгээ хөдөөнийхэн бол манай хөдөөний малчт бол ийм тоглолтуудыг тэр төлбөрийн төлөөд үзээд сурцсан байлээ л дээ. Одоо нөгөө заран дээр байгаа тэр утаснууд руу лайваар явах уу гэл ингээд асуугаад тэгвэл одоо ингээд бэлтгэх юм байна гэж бүр сурцсан мэддэг болсон байлээ. Дугааруудыг дахин хэлж өгөх үү хэдүүлээ? 9907 1392. 86 80 5411. 95 80 5411 гэсэн ийм уран дугаар. За ингээ олон зүйлийг асууж олон зүйлийн талаар ярилцмаар байна. Гэхдээ бид цаганд баригдах хэрэгтэй. Манай өглөөний хөтөлбөр өглөө бүр 6-аас 9 цагийн хооронд хүрдэг. Одоо өндөрлөг төгсөн байна. Тэгээд хэдүүлээ бас хөтөлбөрийн төгсгөл таны уран бүтээлээс нэг уран бүтээлийг сонгон сонсно. За бидний асууж амжаагүй та яг радио төлөвлөгөөнөөр дамжуулаад Монголынхаа ард түмэнд өөрийнхөө одоо уран бүтээлийг хүргэдэг фэнүүдэд зориулаад хэлхийг хүссэн зүйлийг нь бид бас сонсъё. Баярлалаа. Саяхан энэ зөөлөн замбуулгынхаа 20 жилийн хойд зуруулаад ардын жүгчин Батсүх Монгол улсын гавьж жүгчин Сомдын Чавхлан бид гурван хамтарч энэ дугаар шинжилсэн хариулгаар шинжилж гаргаж байгаа. Тэгээ энэ багахан хугацаанд бас клип төрсжүүлээд гаргасан. Тэгээд энэ их сонирхолтой болсон сошиал хандалт маш өндөр сайхан явж байгаа. За энэ тоглолтод маань тэгээ гуруула энэгээ дуулна. Жавхлан гаяат маань хөдөө орон нутгаар тоглолтоор 38 болоод хойшлуулад миний энэ тоглолтод оролцож зөөлөн замбууланд хамтарч дугаар өчөөд тэгээд 3 сарын 3-наас орон нутгийнхаа аялын тоглолтыг эхэлнэ гэдэг. Ингээд ийм тоглолт маань бол ийм нэжгэр болохын тийм учраас 3 сарын 2-ны үдэш 19 цагаас UG Pulse-ийн концертын их танхимд эмэгтэйчүүдийн ээжүүдээ сайхан баярлуулах боломж байна шүү. Тэр үдэш сайхан бүгдээрээ уулзъя та. За баярлалаа. Өглөө хөтөлбөрийн төрөд өндөрлөж сонсогчдоо хөтөлбөрийн төгсгөлд дуучин Отгонбаатар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан манай өглөөний зочин Баасан Дорж нарын одоо дуулсан Агваны үг Баасан Доржийн ай за хос шарг гэх цайх уран бүтээлийг сонсоод өглөө хөтөлбөрөө энэ дүрээд жаргаж байна. 참사 내로슨 후기 샤라가